Дархуул аймгийн хэмжээнд 15 дахь жилдээ хүүхдийн сувилал өнөөдрөөс эхлэн ажиллаж эхэллээ. Аймаг сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тус ажлыг жил бүр санхүүжүүлж 0-5 насны багшуудыг өн төлбөргүй эмчилсээр ирсэн. 2017 оноос хойш уг сувиллыг цэцэрлэгүүдийг түвшиглэн явуулахар болсон байна. Өнөө жилийн сувилал 8 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд нийтдээ 9 ээлжээр ажиллах юм а. Зуны сувилал бол энэ жил 15 дахь жилдээ аймаг сумын засаг даргын дэмжлэгтэй явагддаг. Урд урдны зуны сувилуудад бол аймгийн засаг даргаас гэр тийм ээ одоо энэ хүүхдүүдийг зуны улиралд бас халуунд мөн бороотой үед одоо бас байршуулгын гэрийн асуудалтай шийдэж өгсөн, бие жарлангийн асуудал шийдэж өгсөн. За мэдээж бас хүүхдүүдийн зуны сувиллын шаардлагатай одоо цагаан эдээ тийм ээ тараг сууны асуудалтай шийдэжсэн. Зуны сувиллын хүрээндээ бол бас зөвхөн одоо энэ хүүхдүүдийг зуны сувиллаар одоо явуулахаас илүү эцэг эхчүүдэд нийгмийн эрүүл мэндийн боловсролын асуудал олох сургалтуудыг одоо зохион байгуулалттайгаар хийж байгаа. За эндээ бол нашилтаас сэргийлэх, гидсний халдварт хүчнөөс сэргийлэх, за үер усны аюулаас сэргийлэх, за мөн одоо халдварт ус өвчнөөс сэргийлэх одоо төрөл бүрийн сургалтууд, химийн хордлого гэдэг ингээд бүхэл төрлийн сургалтуудыг зохион байгуулж нийгмийн эрүүл мэндийн төвөөс бас хийж байгаа. Сувилал шин дарханд 15 дугаар цэцэрлэг хуучин дарханд 1-р цэцэрлэгийн гадна талбайд ажиллах бөгөөд нийтдээ 450 хүүхдийг өнөө жил хамруулна. 5 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтанд байдаг суурь өвчтөй хөгжлийн бэрхшээлтэй 0-5 насны хүүхдүүд уг сувилалд сувилуулж тараг, сүү, барай, элсэн засал зэрэг үйлчилгээг авч байна. Энэ сувилалд явснаар ер нь хүүхдүүд маань дархлаа маш их сайжирдаг. Тэгээд манай хүүхэд 7 сартаас ахуулаад цэцэрлэгт явж исэн. Тэгээ одоо бол ер нь ханаад хүрэх, ядаж ханаад хүрсэн ч гэсэн хөнгө хүрдэг, хүчтэй антибиотик бас нэг уухгүйгээр хөнгө хүрчдэг. Тийм болохоор энэ жил бас дахиад хүүгээ явуулж байгаа. Тэг маш их үр дүнтэй явж байгаа. Энийг зохион байгуулж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Эмчнэр маш их чадварлаг эмчнэр байдаг. Тийм болохоор маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өдрийн эмчилгээ нь яг юугаар үргэлжилдэг вэ? Юу? Сүү, тараг, тэгээд тарган барай, тэгээд элсэн дээр ер нь тэгээд дээр нэмээд болохоор ээжүүдэд маш их зөвлөгөө өгдөг. Хүүхдийн хооллолт, одоо нар шилт, яаж хүүхдээ сувилах уу гэх мэтлэр маш олон зөвлөгөөнүүд өгдөг. Анх удаага л одоо энд орж явж үзэж байна да. Гайгүй сайхан юм хүүхдэд өөрсөнд нь одоо чигтэй байсан байхын оронд одоо эрүүл мэндэд их сайн юм байна. Ингэж л ойлгомоор юм хүүхдүүдээр. Эрүүл мэндийн газрын ерөнхий эмчээр ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ зууны туршид ажиллана. Өнөө жилийн онцлог нь хүүхдүүдэд мэрэгжлийн асаргаа сувилгааг үзүүлэхийн зэрэгцээ эцэг эхчүүдэд сургалт мэдээллийг өгч байгаагаараа онцлогтой юм а. Мөн энэхүү сувилалд хамрагдсан багшчууд эрүүлж хэрэг болж томууд төвчөнд тусахгүй байх давуу талтай гэдгийг ч эмчнэр онцолж байлаа.